Нэгэн нэгдлийн улсын онцгой комиссийн 2020 оны коронавирус буюу COVID-19 цатагтаас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд маска зүүцгээ гараа угаая 2-р аяыг зохион байгуулах тухай 04-р албан даалгаврын хэрэгслийг хангуулан нийслэл дүүргийн хэмжээнд 2020 оны 10 сарын 27-ны өдрөөс 12 сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд аян зохион байгуулж иргэн аж ахуйн нэгж байгууллагуудыг аянд нэгтгэх өөрсдөө эрсдлээс хамгаалах чиглэлээр хөл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээнд зэрэмжлүүлэг өгч ажиллах. За хоёрт нь нутгийн захиргааны нийт байгууллагууд хариуцлага халдваргүйжүүлэлтийг тогтмол хийж, халдвар хамгааллын системийг сахиулах, маска тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, коронавирус COVID-19 дахал ханы томоноос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч ажиллах. Улаанбаатар хотын цагтчдын ажлын албанд нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, нийслэлийн цагдаагийн удирдах газар, нийслэлийн боловсролын газар, нийслэлийн соёл урлагийн газар, нийслэлийн биеийн тамирын спортын хороо, дүүргүүдийн засаг даргын тамгын газарт нэг боловсрол соёл урлаг, үзүр үйлчлэгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ зах худалдааны төвүүдэд ариутгал халдваржуулалтыг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, иргэн аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд маска зүүцгээ гараа угаая аяныг зохион байгуулж, маска тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж хяналт тавих. Түүхийн нүүрсийг автотээврийн шалган нэвтрүүлэх товчоодоор болон маршрутын бус замаар нийслэлийн нутаг дэвсгэрт нэвтрүүлэхгүй байхад онцгой анхаарч, хяналт шалгалтыг тогтмол зохион байгуулах, зөвшөөрөлтөй аж ахуйн нэгжүүдийн түүхийн нүүрсний хэрэглээг бүрэн хяналтанд оруулах. 3. Түүхийн нүүрс бусад зүйлд шатааж байгаа агаар өчтөг бохирдол үүсэж байгаа тохиолдлуудыг илрүүлэх чиглэлээр хөдөлгөөнд хяналт шалгалт зохион байгуулж ажиллах. Сайжруулсан түвшний нөөц, түвш боловсруулах цэгийн тоо, хүртээмж, байршлыг иргэдэд мэдээлж, гэрийн ойр орчмоос түвшээ авч хэрэглэх нөхцөл боломжийг хангуул зохион байгуулах. 3. Гэр хорооллын 200 мянган айл өрх хариуцсан ажилчдын үүрэг хариуцлагыг өндөржүүлж, иргэдэд угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зүүдэмж мэдээллийг тогтмол хүргэж, зохион байгуулсан ажлын талаар удирдлага болон тухайн хорооны засаг дарга танилцуулж хамтран ажиллах. Холбогдох хотын байгууллагууд, байгууллагуудад хөрвүүлж байгаа